Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгзөө байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа. За сайн байцгаана уу. Оюуны унтраас сургуулийн 12-р ангийн сурагч Баярх байна. Манай хичээл сая тарчлаа. Гэтэ манай сургуульд их олон сайн багш нар байдаг л да. Тэгээд манай сургуулийн багш, сургалтын менежер Лавжа багш маань өнөөдөр төрөөдөө чагнал хөтөлбөрийн гавьяаны улаан түгээн одоогоор шагналцсан байна. Тэгээд доор бүх хүүхдүүдийг дуудаад арга хэмжээтэй гэсэн. Багшаагаа очиж өгтөж авъя да. За юу вэ? Юу гэж вэ? Та сонссноо? Юу? Лавжа багш одоо юу шагнаж байгаа гэж. Тийм үү? Тэ? Одоо бүх хүүхдүүдийг доор дуудсан шүү дээ. Хад очих уу? За тэгээд сая бид нар багшаа огтж авах ажилд их сайхан болж өндөрлөө. Тэгээд ер нь өсвөр насны хүүхдүүдийн амьдрал нь сургалт дугаал ингээд өдөр болгон яваад их хурдан болж өнгөрдөг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд би одоо хүүхдийн ордонд л явах. Яагаад хүүхдийн ордонд явах вэ гэхээр би хүүхдийн ордонд 9 жил бүжгээр хичээлж ингээд явж байна. Бүжгээр хичээлийн давуу тал нь гоё хөдөлгөөний өсөлттэй болно. Нийтэж нүур хагараад олон найз нөхдөдтэй болоод их гоё байдаг л да. Тэгээ одоо бүгдээрээ манай хүүхдийн ордонд явцгаа. За би хүүхдийн ордонд ирчихлээ. Би өөрөө хүүхдийн ордонд 9 жил бүжгээр хичээлсэн. Монгол бүжгээ ингээд. Тэгээд 9 жил хичээлж их юм сурч мэдсэн болохоор энийг бас хүмүүс түгээх нь зөв юм болоо гэж боддог байхгүй юу. Тэгээд би бас 7 хоногт нэг удаа ч юм уу багш дээр ирээд одоо орж байгаа дүүнэртээ бүжгээр хичээлж байгаа үеийнхээ хүүхдүүд хичээл заадаг. Тэгээд одоо бүгдээрээ манай англи очицгаа. Самэн өгшөө. Асаа мөн агш. Сайн уу? За. За хичээл авах гэж тий. За миний хүүхдүүд энэ 1-р анги хүүхдүүд байгаа шүү. За энэ шинээр авах. За хүүхдүүд энэ Баярхуу гэдэг багш. Энэ багш гэдэг авах тий. За хүүхдүүд энэ 9 жил сураад төгссөн. Ийм хүүхдүүд байгаа шүү. За тань өнөөдөр туслаа. Сайн хүүхдүүд ээ. Сайн байна уу? За би бодож салчих. За. Манай хүүхдүүд аюул хамаагүй штэ. Энэ баяр хартаа багш надад өөрөө сүлцэн. Манай хүүхдүүд нөгөө одоош бүтэц хүнд өгөөд тэгтээ яа хараа. Ямар мондөг юм би та нар. Ийм насан дээр хөрсөн зөөл мэддэг те. Харин Хомрох тусмаа яадаг вэ? ясан хатуужаад тэгээд хатуу болно гэсэн. Ийж гоо зөөл юм болохгүй. Тэгэхээр одоо сайн сургалтаа хийх хэрэгтэй шүү. За нэг юм харуулж чууга хийх. Чөлөөсөө барьлаа. За энэ бас айгүй мундаг. Одоо хараа манай хүүхд гараарай. Али бослоо нэг яваа. вау. Ваа хата. Энэ аюу хүүхд тасаа манай дээр хамаа. За. За, агаан үргэ. За. Оо, за гоё болж. За, ингээд тогтоорой. Оо, болж штэ.
За минь одоо. Манай хотоос ингээд амгаа гэдэг юм байна. За ингээд. Оо чи ямар мундаг юм бэ? За. Зэ чи минь дугаагүй юу? Юу нүвч? Хөлн өвдсөн үү? Яаж өвдөж байна? Янгиж гин үү? Орчин чангарсан юм шүү дээ. Бүжигч бэлтгэлтэй орохын өмнө халаалтаа заавал тэгээд сонголт хийх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд сонголтоо хийхгүй бол амархан бэртэж гэмтээд одоо ингээ булчноос шангараад хүрцэн бит болохоор тэгдэг байхгүй юу? Тэгээд дараагийн бэлтгэлүүдээ сайн булчингаа халаагаад халаалтаа игээд бэлтгэлтэй орж гараа за. За агаан жоохон байраад. Гайг болж гин үү? Агаан ч гэсэн багтаа анх багшийнхаа юу бэлтгэлд орж ирээд ингээд хөл өвдөөд янгинаа сууждаг гэсэн шүү дээ. Тэгээ явандаа сурна за. За явна. 1 2 3. 1 2 3 үе чангалан 1 2 3 аянда амжин түлхэхэд барилаа суула эргээд үсрээ тайван шүү. Хөлөө солилцсон шүү. 1 2 3 4 1 2 3 1 2 3 суула. Дуусгалаагүйгээд орлоо. За хоёр дахьаас нь явлаа. 1 2 3 4 аяа сонсоорой. 1 2 3 эргээд харъя. Чи явсангүй хойшоо ухрана. Явлаа. 1 2 3 нааша харна за. Нааша харна. 1 2 3 4 сууга дуусгалаа орлоо. За баярхуу. Энэ нөгөө нэг бид нар сонгоны ангийнхан биш тийм үү? Нэгдүгээр ангийнхан анхны жилдээ явж байгаа учраас бүр тавилтаас нь баг багаар үзнэ гэсэн. Өнөөдрийн хичээл дээр баярхуу шам маань ирж хичээл заасан баярлалаа, туссан баярлалаа. Баярхуу ахын яг та нар шиг ийм жижигнээсээ эхлээл 9-10 жил ингээд сураад одоо ийм том залуу. Гой бүжгэлдэг, гой мэрэгчлээ болж байгаа тий. За магадгүй яг энэ хангааш орж ирсэн гэ боддоо. Ийм жижигнээс нь багш нар явсан дээ. Одоо ийм сайхан залуу болсон байна. За өнөөдрийн хичээл дууссан баярлалаа. Ёсхоо явъя. Хичээл дууслаа. 3 1 2 хангаа урагшаа ёслоорой. 3 амьсгаа авлаа урагшаа ёслоо. За хичээл дээрсэн баярлалаа. Хичээл заасан багш нартаа баярлалаа. Жалмаар бүжиг анх 4-р ангидаа найзуудтайгаа энэ бүжийнхаа болор тоягшаар залгаж 9 жалмаар анхны тайзан дээр хүүхдийн ордны тайзан дээр хамт гарч ирсэн. Тэгээ тэр үеийнхаа дурсамжийг ирвэл их сандарсан гэтээ бас их жаргалтай баяртай байсан л да. Би ер нь нэг тийм нээлт төм биш л дээ. Тэгээд аав ээжтэйгээ ч гэсэн яг найзуудтайгаа байдаг шиг илэн далангүй байж чаддгүй л бах. Тэгээд гэтээ аав ээж маань намайг юу хий гэсэн тэрийг маань дэмжиж одоос жүжигчин болон хэд дэмжсэн. Тэгээд ерөнхийдөө мэрэгчлээ минь өөрөөс сонго. Чиний амьдрал гээд тэр нь надад их тийм гоё байдаг л да. Тэгээд аав ээж маань ингээд хэцүү үеуд олон тохиолдоход миний хүү даваад гарч чадна гэд ээж маань их хэлдэг байсан. Тэгээд ээжтэйгээ суугаад ярилцглаар их тайвширдаг. Урам зориг авч магадгүй тэгээд шантрах үе болгондоо ээжтэйгээ ярилцаад тэр үе давж гардаг байсан хаа гэж бодож байна. За өнөөдөр ингээ болор тоягч дээр ирээд 1-р ангийнхаа хөөрхөн дүүнээс хичээл ороод дууслаа. Тэгээд би чинь хүүхдээ ордондоо 8-9 жил бүжгээр хичээллээд тэгээд гинт мэрэгчлээ жүжигчин болно гэж шийдсэн юм шүү дээ. Тэгээд ер нь ахлах ангийн сурагч бидний хамгийн гол зорилго нь мэрэгчлээ сонгох байхгүй юу? Мэрэгчлээ сонгоод цаашдын 40-50 жилийн амьдралаа шийдэх тийм эцэгтэй үе маань ирсэн байна. Тэгээд би жүжигчин болох гэж байгаа. Тэгээд тоонт сургалтын төвд явж байгаа. Тоонт сургалтын төв нь мэрэгжлийн багш нар нь төрөл төрлийн урлагийн юм цогц хичээлүүд ордог байхгүй. Тэгээд одоо тоонт руугаа явлаа.
урлаг гэдэг талаас бол жүжигчний мэргэжил нь бас надад түлхүү илүү таалагдсан. Би бүжигтэй ч гэсэн хайртай байсан. Гэтэ ерөнхийдөө бүжгээр арай явахгүй байна л гэж бодсон. Ерөнхийдөө яг бүжгээр бол яг л бүр яг гоцгоорж, онцгоорж гарч ирэх ёстой байсан баг. Тэгээ би өөрөө яг тэгж чадаагүй л юм уу. Тэгээд жүжигчний мэргэжил нь илүү их таалагдаад тэгээд ер нь хоёулангийн хослуулж юмжиж байх уу. Жүжигчнэр явъя гэж бодоод анх 9 төгсөөд түүхт орноос гарч ирсэн. Манай ээж кино их үзэх дуртай юм байдаг хгүй юу. Тэгээд ээжтэйгээ хамт багасаа кино үзэж хамт тэгээ ярилцж өссөн. Тэгээ манай ээж хүртэл анх бас жүжигчин болно гэж боддог л байсан байлээ. Тэгээд ер нь бас ээжийнхээ хүслийг нь биелүүлэе гэж бодсон. Тэгээд бас өөрийн хүсэл зорилго байгаад суучраас жүжигчин болно гэж бодсон. Тэгээд ер нь Монгол кинонууд нь илүү их таалагдтыг. Гулаанд акшн кинонууд дуртай байхгүй. Яг л гэхээр ер нь би жүжигчин Ариун Бэм гэдэг хүнийг хөндлөж тэгээд үзэж шүтэж явдаг байхгүй. Тэгээд тэр хүний тоосон Арх худраг гэж кино хаа. Анх бүр багтаа 2 3 дахь ангидаа үзчихсэн баг киног. Тэгээд яг тэр киног үзэхэд ер нь айгүй их өөр мэдрэмж өгсөн. Ер нь миний мэдхгүй талууд харж байгаагүй үнцүүдийг. Тэгээд тэр үеэс хойш ч юм уу акшн тийм тулаанд кинонууд илүү дуртай болсон. Тэгээд би өөрөө бодохдоо бас жүжигчин хүний юунууд нүд гэдэг зүйл нь их үнэн байх хэрэгтэй баг. Дүрээ гаргахын тулд нүдний харц баг уншигдчих хэрэгтэй байх гэж боддог. Тэр нүднийх нь харц нь бас гоё шүү дээ. Олон төрлийн дүр гаргадаг. Ялангуяа эсрэг талын дүрүүд айгүй хэцүү гэдэг юм болов гэж боддог. Жүжигчний чадвар шаардсан тийм ажил гэдэг юм болов гэж боддог. Багтаа их үздэг байсан шүү. Ялангуяа Хүргэн хүү гэж кино нь их таалагддаг. Яг тэр үеийн Монголын аж байдлын кино гэдэг утгаараа яг л нэг юм байсан юм шиг. Ялангуяа тэр хүмүүсийн дүрүүдийн яг хувьсалт, дүрийн хөгжүүлэлт гэдэг зүйл нь их таалагддаг. Анх ямар хүн байсан, кино төгсгөд ямар хүн болж өөрчлөгдөж чинь гэдэг нь их таалагддаг. Би төгсөх ангийн сурагч болохоор хамгийн түрүүнд энэ шалгалтууд, эсдийн ерхий шалгалт, соёл урлагийн сургуульд орохдоо өгөх уран чадрын шалгалт гэх мэт шалгалтуудаа бэлдэж эхэлж байгаа. Ерөнхийдөө би анх жүжигчний мэргэжлийг сонгоод тэгээд надаа зааж зөвлөх хүн байгаагүй л дээ. Манай удам тийм хүн байгаагүй. Тийм болохоор би аав ээжтэйгээ ярилцаад тоонт гэж сургалтын газар руу залгаад анх сурч эхэлсэн. Би ер нь юм болгоны суурийг нь яг зөв тавих хэрэгтэй байх гэж боддог. Тэгээд тоонт сургалтын дөө надаа яг тийм чанартай суурийг тавьж өгч чадах юм шиг санагдав. Яг одоо миний хамгийн ойрын зорилт гэвэл эсдийн ерхий шалгалт, жүжигчний уран чадрын шалгалт хоёрдоо тэнцэж хүссэн сургуультаа хүссэн мэргэжлээ эзэмших гэж орох тийм зорилготой явж байна. Би ер нь хар багтаа л ийм бүрэг чимхий хөвгт байсан гэж ярьдаг аав ээж хоёр маань. Тэгээд тийм болохоор ч юм уу анх хүүхдийн ордондоо орж исэн баг. Тэгээд тайзан дээр гараа бүжгээр хичээллээд ерөөхдөө бол нүүр маань хагарсан шүү. Их юу бас нээлттэй болсон. Гэтэ бас дутуу зүйлүүд байсан л. Жүжигчний мэргэжил гэдэг бол илүү нээлттэй задгаа тийм хүн байх хэрэгтэй байх гэж боддог. Одоохонд бас тийм болж чадаагүй л. За би тонд сургалтын төвийнхөө артист бэлтгэл анги дээр ирсэн байна. Тэгээ манайхан бүгдээрээ цуглдсан зохиолоо уншиж шиг байна. За бүгдээр хамтаа очицгаая. За бүгдээрээ сайн байна уу? Сайн байна. За тонд сургалтын манай баярхүү маань Монголын үндэсний телевизийн хичээлийн дараа гэдэг нэвтрүүлэгт оролцож байгаа. Баярхүү маань одоо тонд сургалтын төвийн анхан гүнзгийг төгсөөд тонтын артист бэлтгэл ангид ингээд суралцдаг. За өнөөдөр бол бид нэр киноны уншлага явуулж байгаа. Одоо кинонд ямар хэрхэн киноны зохиол дээр ажилтдیں۔ Ширээний уншлага хэрхэн яаж явагддیں۔ Зохиолын задаргаа яаж явагддیں۔ Дүрийн судалгаа болоод киноны зохиол дээр ажиллах ажиллагаа
практик сургалт одоо ингэ явагдаж байна. За унших уу. За мөрөгчлүүлээ. За яа. За. 5 дугаар зэрэг гэдэг нь хэмээн асуунгаа Ибра тайлж авсан уу ягаа үгүй. Тайлдас зэгцрүү хараад Хамгийн дээд төвчний төвшөөргээд ойлгож байгаа. гээд хэсэг чимээгүй болов. Бүгд түүнийг хүлээнгээ. Би бас яг үндэ сайн мэдэхгүй. Тэр зойронд өнгөрсөн жилээс хойш нэг үйл ажиллагаа томчууд хийж гисэн. Яг юу гэдгийг нь би мэдэхгүй. Намайг ойртуулаач. Би зөвхөн та нарыг хариуцж ажилдаг байсан. Гэхдээ саяхнаас нэг юм өөрчлөгдөж гисэн. Томчууд ойр ойрхон уцаар ярьж ирдэг болсон. Тэгээд гаднаас тэр нэг охиныг авчираад дараа нь юм болчихлоо. Гэхэд хажуунаас инга. Зомби хэмээн амандаа шахуу өглөө. Бүгд гайхан эргээд хараад цэгц. Гэхэд инга өндөй. Яагаад кинон дээр гардаг зомби? I'm Legend Ward. Walking Dead. Зомби ойлгохгүй байгаа мó? Зомби гэдэг ах. Гэхэд бүгд гайхав. Ойлгоод байна л да. Гэтэ итгэх гэхэд инга уурсан. Араас ковид биш байгаа зү. Хэмээн босоод аягаар цай хутхан уурлаа. Бүгд бодож болоо хэсэг тавсан. Ибра гэнэт нэг санал бололтой. За ингээ өнөөдрийн уншлагаа ингээд өндөрлөе. Цаг их тавчи байгаа учраас бас жүжигчний маш чухал зүйл бол ерөөсөө хамгийн чухал зүйл. Ерөөсөө жүжигчин хүний эрхэмлэх маш чухал зүйл бол этүүд судалбар гэж байна. За ингээд Тонти артист бэтгэлэнгийн хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг та бүгдээ хүргэж байгаа таатай байна. Дэлгэснээ анхаарлаа хандуулахаа бас бүү мартаарай. Баярлалаа. Амьсгаллаа. 1. Амьсгалтай шүү. Дуу аваа. Хап. Зөөл. Гой мэдрэн шүү. Онц. Гой вэ. Чиний шонол төрчи. Хап. Зөөл удаа. Онцай. Би винтер мэдлээч. Энэ байхгүй юу да. Харьцаа хийж салхи хоп. Хоп. Дүрсгүүтээрээ. Бүр өсгөө дүрсгүүд. Өшөөгөө инээгээд өг. Баяр баясгалан. Дуу чимээ чи бүгд явна штэ. Хоорондоо халдвар. Мааса. Тэгэхээр яах гэж бид нар бортноор байдаг гэхээр бие биенийхаасаа ингэж энэ гоё юмуудыг авч халдварлах хэрэгтэй байхгүй эхлээд. Инээхэд тэр нэг баяр баясгалан. Та нар нөгөө найзуудтайгаа уулзахаар яадаг вүлээ? Жолоо бүр ингэж нүдэн сэргээл амар болдог штэ. Ойлгож байгаад гуниг болохоор нөхөр баярхуу бодгоодч нэг ажиглалтай болохгүй гэж гунаа наастр унах ш. Тийм үстэй. Яг ийм нэг сэтгэл хөдлөлүүд ингээ аав би биенээс мэдрэмжүүдээ. За би тэгээд болохоор би артист ангид суралцаад одоо 2 жил болох чинь. За энэхүү хугацаанд бид нар маш олон түүх дурсамж бүтээсэн. Тэгээд тэр дундаас миний хамгийн дуртай гэх юм бол морины хэсэг байгаа. За ингээд би тэгэд түрүү жилийн 121 хоног хөдөө кемп дээр морин дээр сургалт явуулсан. За тэгэхдээ ном сум харвах, морь унах гэх мэт маш олон Монголын аж ахуйтай танилцсан. Бид нар тийсэн одоо хамгийн гоё том бүтээл маань гэх юм бол 18 хүлгийн дуул гээд одоо бүжиг дэглэсэн байгаа. Бологч маань одоо дэглэлтийн тавиад энэ одоо Алтан уургийн Эрка багш маань аяын зохиосон. Өмнө нөгөө нэг манай Болдотор агшийн одоо 18 хүлгийн алдсан одоо юу гарсан штэ бүгдээрээ мэдэн фэйсбүүкээр бүгдээрээ шуурсан. Тэгээд тэрэн дээрээс үндэслээд манай Тонт бэлтгэл ангийнхан маань одоо тэрэн дээр бүжиг тэгэлж зохиогоо тавьсан байгаа. Одоо тэгээд тэр бол бидний одоо хийж бүтээсэн хамгийн том одоо үйлс болж байна.
За би сургалтаа дараа гараад ирлээ. Тэгээ гадаа их орой болсон байна. Бас хүйтэн байна. Тэгээд 3 дугийнх гэртээ очиж 3 дугийнхаа хичээлийг хийлгээ. Тэгээд миний хичээлийн дараах нэг өдөр байлаа. Тэгээд надтай хамт байсан баярлалаа. Үеийнхэндээ хандаж хэлэхэд зорьсон зорилго хүссэн мэргэжилтэд хүрээд заавал амжилт гаргаарай. Тэгээд баярлалаа.